Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хийгдэх урт хугацааны бүтээн байгуулалтыг 14 төслийг иргэдээр хилцүүлж, иргэдийн саналын дагуу эренблэн ажил хэрэг болгохоор болсон байдаг. Төвөдгийн амлалтын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд төврийн аргаар сонгогдсон 400 иргэний дунд зөвлөлтөг иргэдийн санал асуулгыг явуулахаар тогтжээ. Төр шийдвэр гаргах эрх мэдлээ иргэдтэй хуваалцдаг, тэдэнд шилжүүлдэг байх ардчлалын гол зарчим. Гэхдээ өдийг хүртэл Монгол улсын төр иргэдийн оролцоо гэж ярьдагч бодит тэнцвэртэй тэдний санал асуулгыг улс орны хөгжилд бодлогодоо тусгаж яриггүй. Цөөн тооны иргэдэд санал авлаа гэдэг ч ямар шийдвэр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь тодорхой бус. Тэр нь улс орны иргэдийн хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ гэд мэдээлэл өгдөггүй. Улмаар иргэдэж харанхуйгаар саналаа өгдөг байсан. Харин удахгүй явагдах зөвлөлдөг санал асуулга бол самсаргүйгээр хотын заах төвд амьдардаг эрэгтэй эмэгтэй насны байдлаагч тэнцвэртэйг сонгосон 400 иргэнээс 2030 он хүртэл хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаарх шашаатны мэдээллээр хангаж иргэдэд танилцуулж тэдний саналыг тусгах 14 төслийг танилцуулбал Улаанбаатар метро, Туул усан сан зогсолбор, Туулын хурдны зам, хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэр, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, сургууль цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинжилэл, угсармал орон сууцны барилгын дулааны алдлыг бууруулах, Баг доргийн хуучин барилгыг дахин төлөвлөн барилгажуулах, Монгол наадам цогцлбор экологийн коридор байгуулах, Туул сэл болтын орчныг сэргээн сайжруулах, Улаанбаатар хотын хийн түвшээр хангах зэрэг хэд хэдэн асуудлуудыг тусгасан байна. Цаашид хотын захиргааны зүгээс өөрсдийнхөө саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээс гарсан санаачлагыг бодлого шийдвэртэй тусгаж ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж алтныхан үзсэн байна. Иймээс нийслэлийн засаг даргын 5 газар Азийн сантай хамтран иргэдийн оролцоо хотын маргааш зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна.